Сайн байцгаана уу? Өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. Энэ удаагийн та бүхэндээ ярьж өгөх кино маань 1993 оны Indecent Proposal буюу зохимжгүй санал гэдэг нэртэй бүтээл юм. Уг кинонд 3 гол дүр байх ба баян эрхэм болох Джон Гейжийн дүрд Роберт Редфорд, гол дүрийн хосуудын маань нөхөр буюу Дэвид Морфигийн дүрд Вуди Харрельсон, түүний эхнэр болох Даянагийн дүрд баярын ахын зүрхийг зүсдэг байсан Деми Мур тус тогложээ. Энэхүү кино маань IMDb дээр 6 үнэлгээтэй байдаг. За ингээд интроны дараа кинонд орцгоё. Киноны эхлэлд тэдний танилцсан түүх гарах бөгөөд ахлах сургуульд байхдаа танилцж 19 байхдаа Дэвид түүнд гэрлэх санал тавьж тэд гэрлсэн байдаг. За ингээд үзэгдэл өнөө цаг руу шилжихэд Дэвид мөрөөдлийн байшингийнхаа зургийг гаргаж байдаг. Дэвид бол архитектур мэрэгчлээ хүн. За ингээд өдөр хоног өнгөрсөөр тэдний эгэл жирийн жаргалтай холсоодын амьдрал гарна. Тэд мөрөөдлийн байшингаа барьж эхлүүлдэгч тухайн үеийн нийгмийн нөлөөнөөс болж Дэвид ажлаасаа цомогтголд орж халагддаг. Дэвид тэр хоёр аргаа барж ааваасаа $5,000 зээлдэгч үнэндээ тэдэнд $50,000 хэрэгтэй байдаг. Ингээд шүн тэд орондоо хэвдэж байх бөгөөд Дэвид гинэтхэн л Даянаг сэрэж хувцас өмс надад их санаа байна гэд хамтдаа казино явдаг. Тэд автомат машины тоглоом дээр тоглож хэдийг хождог. За ингээд Дэвид нэгэн ширээн дээр очиж тоглоомыг сонирхох бөгөөд Даяна харин дэлгүр хисэж тэнд байсан хэдэн шоколадыг цүнхлэхтэй зэрэгцэж нэгэн баян эртээ харц толгордог. За энэ баян эр нь манай киноны гол дүр Джон. Даяна нэг даашинцыг урдаа бариад толинд хар зогсох үед өнөөх баяр буюу Джон ирээд Даянад түнд $5,000 үнэтэй тухайн даашинцыг авч өгье гэж хэлдэгч Даяна хэрэггүйгээд яваад өгдөг. Ингээд Дэвид дээр эргээд тэртэлд тэд 5,000-аа 9,000 хүртэл өсгсөн байдаг. Манай хоёр тоглоомн дээр хожоод баярлаж байхдаа Даяна Джонтой харц толгорч хэсэг ширтэлцдэгч юуж болдог. За ингээд шүн болоход тэд хожсон мөнгөө тоолсноор $25,000 хүргэсэн байдаг. Маргааш ахин тоглоход л боллоо гэд онцгаадаг. Ингээд маргааш болж тэд ахин тоглож хожсон мөнгөө бүгдийг нь алдаж эхэлдэг. Одоо тэдэнд ердөө $4,000 үлдсэн байдаг. За ингээд үлдсэн мөнгөө бүгдийг нь бооцоонд тавиад алддаг. Ямар ч мөнгөгүй болсон тэд казинод сэлгүүцэж байгаад Джонны тоглож буй ширээн дээр очдог. Нэгэн залуу түүнийг тэр бомтон гэж хэлэх бөгөөд Джон тухайн ширээн дээр нэлээд мөнгө хожсныг бас давхар хэлдэг. За ингээд тэд явах гэж байхад Джон тэднийг араас нь дуудаж Дэвидээс эхнэрийг тань төр дэрэгдээ суулгаж болох уу гэдэг ердөө Аз дуудах зорилготой гэж хэлдэг. Ер нь Lucky Lady гэдэг ч юм уу тиймэрхүү юм бас байдаг. Тэгэхээр энэ нь энгийн үзэгдэл шүү. За ингээд Даяна жоохон эсэргүүцэж явах гэхтэн Дэвид за зүгээр дээ хөвгөлтэй байцгаая бидэнд алдах зүйл байхгүй гэж хэлээд түүнийг суухад эргэн тойрны үзэгчид бас дэмждэг. Тухайн ширээн дээр Джон алдаж Даяна би тийм азтай хүн биш бололтой гэд явах гэсэн ч Джон түүнийг өөр тоглоом хамтдаа тоглоё гэж санал болгоод $1,000,000 чип авдаг. Тэд өнөөх шаа идэг тоглоомн дээр ирээд Даяна бүх мөнгийг нь бооцоонд тавьдаг. Казиног нь хариуцдаг хүний хөлс нь гараад эргэн тойронд нь битүү үзэгчид цугларсан байдаг. За ингээд Даяна шок хайснаар тоглоомд ялж $1,000,000 хождог. Ерөнхийдөө бол Джон л хожсон гэсэн үг л дээ. Даяна Дэвид дээр ирэн тэд явах гэтэл Джон тэдэн дээр ирээд танилцдаг бөгөөд тэднийг явах гэж байгаа гэдгийг сонссон Джон буудлын тансаг зэрэглэлийн өрөөг захиалж өгөөд хэрэгтэй бүх юмаа ч авч болно гэж хэлээд яваад өгдөг. За тэд буудлын өрөөнд байх зуур нэгэн хүн ирж Джонny Даянад өгсөн бэлгийг авчирдаг. Мөн тэднийг орой болох үдэшлэгт урьдаг. Өнөөх бэлгийг нээгээд үцтэл Даянагийн дэлгүүрт харж байсан хар даашинц байдаг. Ингээд оройчулж тэд үдэшлэгт очоод Дэвид Джонтой хамт бильярд тоглож байдаг. За тэд тоглож байх зураа мөнгө болон бизнес тэгээд зарим асуудлын талаар ярилцдаг. За ингээд ярилцаж байх зураа Джон тэдэнд нэгэн санал тавьдаг. Энэ нь Даянатай нэг шөнийг хамт өнгөрүүлээд оронд нь $1,000,000 өгье гэж хэлдэг. Даяна Дэвид хоёр мэдээж дургуутсдаг. Харин Джон сайн бодорой гэж хэлээд яваад өгдөг.
За ингээд шүнж болж Даяна Дэвид хоёрын нойр хулжиж бодолд автсан байдаг. Тэд орондоо тухайн саналын талаар хоорондоо ярилцдаг. Даяна ч би чинийхээ төлөө үнийг хийж олно. Тэгээд бас ирээдүйхээ төлөө хүмүүсээс зээлсэн мөнгөө буцааж өгнө, хоёулаа мөрөөдлийн байшингаач бас дуусгана гэд. За ингээд үзэгдэл солигдож маргааш Дэвид нэгэн хуульч найзтайгаа ярилцаж болсон бүх зүйлсийг хэлдэг. Даяна Дэвид хоёр саналыг зөвшөөрч гэрээ хийх хэрэгтэй гэж хэлдэг. За ингээд тэдний найз ирж тэд гэрээ хийснээр Жон тэдний өрөөнд ирж Даянаг авч явдаг. Орой болсноор Дэвид хуульч найзтайгаа ярилцаж сууж байх бөгөөд найз нь сэтгэл санааг нь өргөх гэж баахан зүйлс ярьдаг. Дэвид харин энэ бүхнийг сонсоод гинэтгэлгүйгээд явчихдаг. Би юу хийчих вэ? Яах гэж имзүүл хийвэ гэсээр эхнэр дээрээ иртэл тэнд нь үйлчлэгч байдаг ба хаашаа явсныг нь асуудал дээшээгээ дээвэр рүү нисдэг тэрэг гэж хэлдэг. Дэвид ярсаар дээвэр рүү гарахад Жон Даяна хоёр нисдэг тэрэгэнд суугаад яваад өгдгөө. Даяна Жон хоёр нэгэн хөлөг онгоц дээр ирсэн байх бөгөөд Жоны бэлдэж өгсөн хувцсыг Даяна өмсөөд Жон дээр очдог. Жон түүнээс хэн шийдвэрийг гаргасан юм гэж асуугаал хэрвээ би Дэвидийн орондоос бол чамайг хинтэж хуваалцахыг хүсэхгүй өнтер гэж хэлээд Даянаг жоохон уурлуулчихна. Тэгсэн Жон нэг зоос гаргаж ирээд Хэц буюу одоо хүний нүур талаараа боовол бид өнөө шинийг хамтдаа өнгөрөөнө. Нөгөө талаараа боовол чи одоо шууд гэртээ харж болно гэж хэлээд зоосоо шиддэг. Ийхүү зоосоо шидтэл Хэц буюу хүний дүрстэй тал нь байдаг. Ингээд тэд өнсөлдөж эхэлдэг. Энэ талаар би Google-ээс бас хайж үзтэл энэ double heads гэдэг хоёр талдаа хоёулын дээр нь хүний зурагтай тийм зоос байсан юм шиг байлаа. За ингээд маргааш өглөө болсон байх бөгөөд Дэвид унталгүй шүнжин түүнийгээ хүлээсэн байдаг. Ийхүү тэд нэгнийгээ маш их санснаа хэлж нэгэндээ хайртайгаа хэлж гэртээ харьцаадаг. За ингээд тэд мөрөөдлийн байшингаа барихаар банкн дээр яваад очтол барьцаанд тавиад 2 сарын хугацаа хэтэрсэн учраас таны газрыг өөр хүнтэй гэрээ хийж зарсан хэмээн хэлдэг. Дэвид ч бөөн уруулаад гараад явна. Даяна цэцэрлэгийн ажлыг хийж байхад нь Дэвид ширээн дээрх шүдстэй хайрцгийг харснаар өнгөрсөнд болсон тэр шөнийн тухай Даянагаас асууж эхэлдэг. Даяна харин би түүнийг ярилцахгүй гэж тохирсон бистэй гэж хэлэхэд Дэвид би одоо харин ярмаар байна. Би шүдсний хайрцгийг харсан гэхэд Даяна яаж олсон чи миний цүнхийг ухсан юм уу гэд хэсэг маргалдана. Ингээд Дэвид түүний цүнхнээс Жоны нэрийн хуудсыг олсноо түүнд хэлж чи түүнийг мартаж чадахгүй байгаа мó гэд бөөн юм болно. Үзэгдэл солигдож Даяна газраа буцааж авахаар тэдний газрыг худалдаж авсан хүний нэрийг хайлгуултал тэр нь Жон байдаг. За ингээд Даянач бөөн уруулаад Жоны байгаа газар явж очиод самарж өгдгөө. Тэд гадаа гараад хэсэг хэрэлдэнэ. Даянач миний газрыг буцаагаад өг. Буцаагаад надад зар гэсэн чинь Жон өдөөс нь $2 сая зарна гэж хэлдэг. За ингээд Даянач уурлаад гэртээ харьдаг. Түүнийг эрэхт нь Дэвид түүнээс хайцсан бэ гэж асуугаад Жонтой уулзсан гэхэд нь уурлаад тэрүүгээр нэгэн болно. Даянач яагаад уулзснаа хэлдэг. Жон харин тэр завин дээр яг юу болсныг надад хэл энтергээ. За тэгээс үлдээ Даянач энэ бүхнийг би чиний төлөө хийсэн гэхэд Дэвид үгүй чи өөрийнхөө төлөө хийсэн чи түүнтэй хамт байхыг хүссэн энтергээд уурлаад гэрээсээ явдаг. Ингээд Дэвид ч өнөөх найзантай ярьсан байх бөгөөд Даяна найз руу залгаад надад энэ бүх мөнгө хэрэггүй. Дэвид бүгдийг нь авч олно гэж хэлдэг. Найз нь түүнийг Дэвидэд дамжуултал Дэвид надад ч бас хэрэггүй гэж хэлдэг. За ингээд тэд тусдаа амьдарсаар хэдэн 7 хоног өнгөрсөн байдаг бөгөөд Даянач битүү бодолд автаж гүлийг өстэй. Түүнийг ажил дээр байж байтал захирал нь ирээд нэг хүн $10 сая байш авах гэж байгааг Даянад хэлдэг. Даяна түүнийг Жон гэдгийг мэдчихэд би үүнийг хиймээргүй байна гэтэл захирал нь чи бол миний мэдэх хамгийн сайн ажилтан үгүй бол ажилласаа гар гэж хэлнэ. За Даяна бол үл хөдлөх хөрөнгийн одоо зуучлагч буюу агент. За ингээд Даяна нэлээд дургуутсан ч түүнтэй хамт явдаг. Тэр хоёр хамт явж шилтгэн ордон шиг л том байшин үзэж явсаар нэгэн байшинд иртэл тэр нь Жоны байшин байдаг. Тэгэд Жон Даянагаас энэ байшинд юу дутагдж байна гэж асуухад Даяна амьдрал гэж хэлдэг.
Жон хариуд нь тийм ээ. Энэ байшинд чи л дутуу байна. Надад чи хэрэгтэй байна гэж хэлдэг. Даяна мэдээж эсэргүүцнэ. Энэ зур Жон нэгэн жижиг байшинд амьдарч байх бөгөөд үйл хөдлөөс нь харуул Даянаг их л үйлсэн харагдана. Даяна харин өөрийгөө завгүй байлгахын тулд иргэдэд сургалт ордог давхар ажил хийж эхэлсэн байдаг. Түүнийг ажиллаа хийж байх хооронд нь Жон бас л хүрээд ирдэг. За ингээд ангид нь орж ирээд түүнийг магтаал нөгөө сургалтанд нь сууж исэн хэд дагаж хөөрч баясаал. За ингээд Даянаач тэр хүн тэндээ бас жоох ичингүүрээд байна. Жон түнд үзүүлэх юм байна гэд гэртээ давуулаад ирдэг. Даянад нэг романтик бүтлгүй хайрын түүхээ ярьж би ахин тийм зүйл болохыг хүсэхгүй байна гэдэг нь магадгүй Даянаг алдмааргүй байна гэсэн утгатай байх. Даянач нүдэндээ нулимстай тухайн 20 жилийн өмнөх түүхийг нь сонсоод зогсож байдаг. Жон түүнийг ганцхан удаа бүжиглэж болох үгээд тэд хамтдаа бүжгэлдэг. Орой болж Даянаг хөргөж өгөх ба тэд машинаас бууж салах ёс хийхдээ бүр үнсэлцээ зогсчихдаг. Энэ хооронд Дэвид түүний зургнуудыг ширтэж гониглож амарч буун харагддагч тэрээр Даянагийн бүх зургийг нь урж эхэлдэг. За Дэвид ч ингээд бүр мөсөн салахаар шийдчихсэн бололтой. Нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд нэгэн орой Даяна Жон хоёрыг явж байтал Дэвид такс сохтуу тэдэн дээр хүрээд ирнэ. Чи бидний амьдралыг сүрүүлсэн гээл Даянад болохоор чи ингээл над хайргүй болчихсон уу гээл хоёуланлуун дайрнаа. За ингэж хэсэг бужигнаа Дэвид маань Жоныг цохих гэж байгаад газар дуунаад тэр жигтэй тасраад өгнө. Жоны туслах түүний гэрт нь хөргөж өгтөл Даянагийн зургуудыг ханан дээрээ бүгдийг нь ивлүүлээд скотчдод наачсан байхыг нь хардаг. За ингээд Дэвид ч өглөөс ирж өөрийн гаргасан байшингийн загвараа харж байгаад шинэ ажилд орохоор болдог. Дэвидийг ажил дээрээ байхад нь өнөөх хуульч найз нь хурж ирээд Даяна салах өргөдөл өгснийг нь түүнд хэлнэ. Хэрвээ Дэвид гарын үсэг зурвал өнөөх мөрөөдлийн байшингаа барьж байсан газрыг бас бүх мөнгийг авч болно гэж хэлнэ. Үзэгдэл солигдож Жон Даяна хоёр нэгэн дуудлага худалдаан дээр байх бөгөөд нэгэн зургийг тэд худалдаж авах гэж байхад нь гинэтхэн Дэвид гарч ирэн $1 сая авъя гэсэн үн хэлдэг. Энэ үйлдэлээрээ магадгүй надад тэр мөнгө хэрэггүй л гэсэн утгатай байх. Ингээд тэр Даяна дээр очиж хэсэг ярилцсан. Дэвид түүнд болсон явдлыг мартах гэж хичээх биш. Зүгээр л нэгнийгээ уучлах хэрэгтэй байсныг би ойлгосон. Би зүгээр л тэрэнд чамайг алдахаас айсан. Би тэрнийг илүү дээр хүн байх гэж бодож байсан. Харин одоо бол түүнийг зүгээр л илүү мөнгөтэй хүн гэдгийг л ойлгосон гэд салах өргөдөл дээр гарын үсгээ зурчихдаг. Энэ бүхнийг харин Жон алсаас ажигласаар. Ингээд оройч олж Жон Даяна хоёр машинд ярилцаж сууна. Жон түүнийг гинэтхэн л чи бол шилдэгүүдийн нэг шүү гэж хэлдэг. Даянач гайхаад чи өмнө нь ерөөсөө ингэж байгаагүй гэсэн бистэй энэ төр гэхэд Жон хариуд нь $100 клуб гэж хүртэл байдаг гэж хэлнэ. Жолооч нь түүний яриан дээр давс нэмээд Даянагийн уурыг албаар хүрэх гэж байгаа юм шиг л өчнөө зүйлс ярина. Даяна чихэндээ маш их гайхаж байсан ч энэ бүхнийг худлаа гэдгийг мэддэг. За тэгээд Жоны санааг ойлгож түүнийг үнсээд баярлаа гэж хэлээд яваад өгдөг. Жолооч нь харин Жоноос яагаад ингэж байгааг нь асуухад Жон хариуд нь тэр түүн рүүгээ хардаг шиг хизээч над руу харж байгаагүй хэмээн хэлнэ. Даяна 7 жилийн өмнө Дэвидээс гэрлэх санал авч байсан газраа эртэл тэнд Дэвид ч бас байдаг. Эцэст нь тэд бүх зүйлсийг даван туулж гар гараасаа барьдаг. За ингээд энэхүү кино маань дуслаа. Хэрвээ тань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Таалагдаагүй бол бичтгээ бичээрэй. Баяртай.